Ховд цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани. Иргэдийн өдөр тутмын салжгүй хэрэгцээний нэг болсон цахилгаан эрчим хүчийг тасралтгүй түгээх зорилготой ажилладаг. Ховд цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани нь Ховд аймгийн төв болон хөдөөгийн 16 сум нийт 16 мянган хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. 2023 оны тухайд 8-аас 12% өсөлт гарна гэж тооцоод 133 сая кВт цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээхээр зорилт дэвшүүлдэг. Компани 2025 он хүртэлх дунд хугацааны стратеги төлөвлөгөөд зарим сумдын дэд станц шугам шүлжээгээс шинжлэх ажлыг тусгаж зураг төсөв боловсруулан цахилгаан эрчим хүчит түгээх найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний зэрэгцээ цахилгаан эрчим хүчний салбар технологийн шинжилэл хийсэнтэй холбогдуулан ухаалаг хэрэглээ, цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, мөн хууль журмын дагуу хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний тариф шөнийн хөнгөлөлтөнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.